Магадгүй Монголдоо ч гэсэн бид нар энэ Дональд Трампаас сурах юм зөндөө байгаа. Уламжлал улс төрчдийг ингээд сонгох юм бол яг өнөөдөр болж байгаа дизастер болж байгаа шүү дээ. Тэгээд магадгүй манай Монголоос энэ Дональд Трамп шиг бизнесмен гарч ирээд сайн мэдхгүй байна л да. Тэгээ одоо нэг нэрийг хэлчих юм бол та нар бүгдээрээ гэл. Тэгээ магадгүй тултал нь баяжсан. Манай тиймэрхүү зиндааны хүн мэдхгүй манай улсыг өдөртөө яваад заавалчгүй одоо ерхий сайд байх ерөөсөө ирэхгүй бизнес хөгжлийн ч юм уу сайд болчоод тэгээд гадаадад аялаад манай Монгол руу ерөнхийдөө бизнес төслүүдийг ингээ урьдчилуулдаг тиймэрхүү хүн гараад ирчих юм болох гэдэг юм даа. Дональд Трамп ерөнхийлөгч болоог байсан бол яах вэ бол Дональд Трампыг өнгөрсөн жилийн 7 сард чихийн оноогүй өөр юм онсон бол яах байсан бол тэгээ хэвлэл мэдээл хамгийн гол нь Европт, Америкт медиа юу гэж нэ гэх юм бол Дональд Трамп ерөөсөн магтч чаддаггүй. Дандаа шүүмжлэг. Монголын хэвлэл мэдээлч гэсэн ерөөдөө Дональд Трампын талаар оновчтой мэдээлэл бараг өгөхгүй байгаа. YouTube content creator-уудын дунд миний бодлоор Амраа бит хоёроос өөр ерөөхдөө Дональд Трамп мундаг юм байна, сайн юм байна. Дональд Трампыг дэмжих хэрэгтэй юм байна. Дэлхийн их тайвныг аврах юм байна гэсэн эсвэл эдийн засаг гих мэт шоу ярьдаг хүмүүс нь баг тий бит хоёроос гадна баг байхгүй байсан баха. Яа. Тэгээ Джо Байден одоо ирэх барьдаг байсан бол юм уу? Камала Харрис ерөнхийлөгч байсан бол яах вэ? Төсөл үүдтэй. Хав арахгүй юм байгаа зү. Тэгээ Дональд Трамп Joe Biden-ийн ялгааг та хэдэ зүгээр харуулад өгч заяа. Сэрүүн байна уу? Толгой нь ажиллаж гин үү? Хана байгаа мэдж байгаа юм болов гэд тэ? Ийм ялгаатай. Тэгээд сая Middle East руу явсан, Saudi Arab руу явсан, Qatar руу явсан, UAE руу явсан Сириагийн ерөнхийлөгчтэй нь ерөөхдөө уулзсан. За тэгээд яаж хүлээгээд авсан бэ гэх юм бол би энэ хэвлэл мэдээлэл дотор ерөөсөө юу ч харсангүй. Тэ? Ямар амар хүндэтгэл үзүүлж байгаа юм бэ? Ямар их нүр өгч байгаа юм бэ? Ямар их шаардлагуудыг биелүүлж байгаа юм бэ? Хэр их мөнгө Америк руу босгосон бэ? Тэгээд ер нь бол монголчууд хэдүүлээ өөр гадны нэг ерөнхийлөгчийг хүлээж авахдаа ерөөдөө сурах юм зөндөө байх шиг байна. Бид нар гөрөлтдөг юм байна. За. Энэ Saudi Arab. За. Дональд Трампын тэргийг хамгаалж ийн honor guard. Тэгээ Америкийн туг, Арабын туг ингээ холигдсон. Дэндүү бол арай илүү олон Америкийн туг ингээ явж байгаа. Тэгээ ингээ Дональд Трамп юу дуртай юм бэ? Тэ? Найрах, тэ? Магтах дуртай. Тэ? Анхаарлын голд байх дуртай. Тэгээд Дональд Трампыг ерөөхдөө найрахад, ойлгоход, Дональд Трампын талдаа ороход ерөөдөө тийм амар хэцүү биш. Тэ? Одоо жишээлбэл энд ямар бэлэг өгч ийна гэх юм бол Катарын эмир юу гэж ийна гэх юм бол жижигхэн drop, тэ? Жижигхэн тусал дэлхийн хамгийн чанартай нефтнээс зүгээр юм символичсэн маягаар бэлэг өгч байна, тэ? And they only gave me a drop. Дэлхийн хамгийн чанартай нефт. Эдгээр ганцхан жоохон шуналтай. Эдгээр ганцхан надаа нэг л тусал өгсөн юм аа. Бас жоохон хошин шог мэдрэмжтэй. Манай ч. So I'm not thrilled. За би бол нэг амар баярлахгүй байна. Гэхдээ яах вэ? Юм жижиг тусал нефт бол. It's better than no drop. Can you imagine? Тусал авахгүй байснаас тийш. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500 600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. За. Тэгээ Дональд Трампын зураг тий энэ зураг байна. Тэгээ өөрийнхөө fight гэсэн зураг байна. Тэгээд миний мэдхээр ийм олон гоё зурагтай, түүхэн зурагтай ерөнхийлөгч баг надад санаанд орчихгүй байна тий. Одоо жишээлбэл энэ Катарт тий
энэ Москва тэр чигтээ хаагаад Дональд Трамптай ингээд хослоод өгсөн. Өөр юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ Катарын, тэгээ Арабын, UAE-ийн хүн болгон хүрээд ирээл ерөөхдөө маань хүнийг хүндлэл гар барьж байгаа. Дуустгүй цуваа. Тэгээд гоё юм Катар улсад соёл нь юу юм бэ гэх юм бол инх тайвны төлөө гадны юм хүндэтгэлийн арга хэмжээндээр ингээд эмэгтэйчүүд үсээ ингээд задгаа тавиад яг гэх юм бол эдгээр бүгдөө хижаб зүүдэг юм байна л да. Тэгээд үсийн задгаа тавиад тэгээ ингээд сэгсэрт юм. Тэгээд би нэг юм анзаарсан заяа. Иймэрхүү зураг авалт хийнэ гэдэг чинь бас сүртэй хийх юм бол заяа. Сүртэй хийх юм бол дэлхийн хэвлэл мэдээлэлд гарч ирэх юм байна. Манай улсын PR болох боломжтой юм байна. Окей. За тийм учраас би одоо ямар нэг байдлаар гадаад хэргийн яамд ажиллаж байгаа хүмүүс байгаа юм бол окей. Ямар зөвлөгөөг барина гэх юм бол нөгөө гадны том хүн одоо шүний цагт ирэх юм бол окей. Шүний цагт ирэх юм бол годомжийн айгуу гоё гэрэлтүүлээд тэгээд бид нар ерөөхдөө тимээч байна уу, морч байна уу ингээ гоё гэрэлтүүлэхтэй тийм зураг авалт нь орох хэрэгтэй байна. Катарын хүмүүс энийг амар гоё зүв хийсэн байна. Одоо харцгаа. Шүн олцсон байгаа амар гоё гэрэлтүүлэг. Тэгээд морь тимээгээр ингээ хүлээж авч байгаа байхгүй амар. Тэгээ би эндээс нэг юм хэлье заяа. Амар олон хүмүүс эднэр ямар гоё улс юм бэ? Ямар гоё архитектур юм бэ? Ямар гоё цэвэрх юм бэ? Ямар гоё аюулгүй юм бэ? Ямар сайн hospitality ойлгодог юм бэ? Америкчуудад аягүй дуртай ах шиг байна гэд. Тэгээ энэ 100 эсвэл энэ өвөл маш олон жуулчдад Америкаас Дубай, Катар, Рияд, Сауди Араб руу явах хаа. Тэгээ яагаад явахгүй гэж? Яг гэх юм бол хот нь тий ийм гоё харагдаж байгаа юм чинь. Энэ бараг нөгөө 1001 Night-ийн одоо тий Aladdin-ы түүхийг бүр ингээд барьсан юм шиг амар гоё харагддаг. За тэгээ эднэр ийм хязгааргүй их усүртэй юм байна, мөнгөтэй юм байна. Тэгээд энэ дахиад Donald Trump-ийн нэг гайхалтай зураг, дараагийн зураг миний хамгийн дуртай зураг байж магадгүй. Энэ хартаа. Тий marble floor тэгээ ийм гоё. Яг хөө энэс гоё зураг байгаа байж гараагүй. Дараагийнхан байж магадгүй. Энэ хартаа. Тий бас Кристин сум барьцсан. Тэн дотроос Дональд Трамп хүлээж авч байгаа. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Сауди Араб, Катар, UAE гих мэдчлэн хамгийн тэнэг хүмүүсээ гэмт хэрэгтэнгуудаа ерөөхдөө улсаасаа гаргачаад Европ руу явуулсан заяа. Тэ? Европ дүүрэн тэр тэнэг малуудаар дүүрсэн. Тэгээд Катар, UAE гих мэдч ямар хүмүүс үлдсэн байгаа юм бэ гэх юм бол арай соёлтойнууд нь үлдсэн юм шиг харагдаж байна. За тэгээд тэд нар бол одоо жоохон шашингийн өөрчлөлт дотор орж байгаа тэр экстремист те исламаас өөр бла бла шариагийн хууль алалалала гэл тиймэрхүү юмнасаа өөрийнхөө одоо хол тавиад эдгээр одоо хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол бизнес, cash, хөрөнгө олт, эдийн засгийн хөвсгөл рүү ингээ орж байгаа. Тэ? Эсвэргээрээ Европ ухарч байгаа. Айгуу сонио. Тэгээд нөгөө Дональд Трампын зөвлөх Witkoff өчтөрийн контентээр ярьжсэн. Эдгээр ерөөхдөө юу хийж байгаа юм бэ гэх юм бол хязгааргүй баг эрчим хүчтэй. Нарны цахилгаан станц гэх мэт чинь эдгээр өөрөө хязгааргүй мөнгөтэй хөрөнгө олт хийх боломжтой. Америкийн зэвсэг, Америкийн технологи, Америкийн компьютер чип, Америкийн дата центр, Америкийн хиймэл ухаан, Америкийн Tesla машин бүгдийг нь авах боломжтой учраас ерөнхийдөө тэ энэ Америкийн топ компаниудын CEO-нор дагаад ирсэн Дональд Трамп тэ Европоор тойрч яваагүй шүү дээ. Лондонгоор яваагүй, Германаар яваагүй, Францаар яваагүй, Италиар яваагүй. Яг гэвэл тэнд хөрөнгө олт хийх боломжгүй татвар нь дэндүү өндөр. Зөвшөөрөл нь ерөөсө гардаггүй. Тэ? Халамж нь дэндүү өндөр, дэндүү олон цагаач нартай. За тэгээд угаасаа тухайн улсуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Бундесканцлер угаасаа их орон дотроо байхгүй, үргэлж тэ Зеленскигийн араас ингээ гүгээд идэг. Тэ? Вагон дотор хамарныхаа доорн гурил мөрөл түрхээ явчихдаг. За тийм гайхалтай зургууд явж байгаа. За тэгээд Дональд Трамп ерөөхдөө бараг нэг 7 хоног явцсан. Тэгээд явцсан хугацаанд нэг юм фейлдсэн. Юу юм бэ гэх юм бол шинэ татварын хууль, шинэ нэлээд том хуулийн багцыг батлуулах гэж үзсэн чинь нам нь фейлдсэн. Тэ?
За тэгээ хэвлэл мэдээллийн политико заяа өмнө нь бол нөө арчсан нам Joe Biden, Kamala Harris тэр чигтээ нэмжээд Donald Trump-ыг тулсан шүүмжилдэг байсан бол политикогийн дуу хоолой нь жоохон өөрчлөгдсөн, засагдсан юу бичиж байна гэх юм бол House Republicans need their closer. Good thing he's back. Тэ? Republican нам ерөөдөө өөрийнх нь тэр нөгөө төслийг тэ амжилттай болгодог хүн дутагдж байна. Ямар азар Donald Trump буцаад ирсэн байгаа юм бэ? Тэгээ одоо энэ хуулийн төсөл дотор юу бичигдсэн байгаа юм бэ гэх юм бол татварыг багасгаж байгаа. Халамжийн хуулийг шинчлэгдэж байгаа. Паразитуудыг ерөөдөө тэр халамжаас хасах гэж оролдож байгаа. Компани хувь хүний татварыг бас бууруулах гэж байгаа. Тэгээ илүү цагаар ажилласан ямар нэг байдлаар тип авдаг Америкчууд жишээлбэл чи Америкт ресторан ороод хоол идэх юм бол тэндээ нэг тип үлдээдэг. Тэгээ ойролцоо нэг тооцооныхаа 15-20%. Тэгээ тэрнээс өмнө татвар авдаг байсан бол Donald Trump тэрийг бас чөлөөлөх гэж байгаа. Илүү цаг гих мэдчихнэ. Юмнасаа ингээд татварын багцыг одоо гаргаж байгаа одоо Donald Trump тэрэн дээрээ ерөөхдөө лоббидад ажиллаж байгаа. Энийг амжилттай болгох боломжтой хаа. За нэмээ хэлэхэд өнгөрсөн 7 хоног Donald Trump-ийн хувьд бол амар амжилттай. Ганц нэг фейлсэн юм бэ гэх юм бол магадгүй тэр Истанбулын хэлцэл гэхдээ Donald Trump дөнгөж сая өөрийнхөө Truth Social Twitter дээр юу бичсэн байна гэх юм бол маргааш бидний маргааш биш зөө. Нөгөө төр баг Америкийн цагаар өглөө 10 цагт тий Путинтэй ярина. За тэгээ би Путинтэй Donald Trump-ыг юу яриасаа гэж хүсэж байна гэх юм бол жоохон Европын эсрэг аль хэдийн тэгэл нөгөө хоригуудад сулчаад тэгээд Орос талыг Америк тал руугаа оруулчаад тэгээд Европыг одоо тэр чигтээ хаях ёстой. Яг гэх юм бол юу амар тодорхой юм бэ гэх юм бол энэ Европын эдийн засгууд нь хог дээр өсөрч байгаа. Эрчим хүчний өртгөн ингээ нэмэгдэж байгаа, компаниуд нь дампуурж байгаа, татварын орлого буурж байна. Цагаачтаараа улсаа дүүргцэн, халамж нь бүр дийлдэхэргүй болсон. Тэгээд юу харагдаж байна гэх юм бол Европын тэтгэврийн систем, мөнгөний систем, банкны систем, төрийн систем ерөөхдөө шинжлэхгүй юм бол нурах гээд байна. Ирэх барьж байгаа улс төрчд угаасаа нурахын мэдж байгаа. Гэхдээ тэд нар хизээч өөрийнхөө алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Юуны араас нь яваад байгаа юм бэ гэх юм бол яагаад өдөр болгон Зеленскийтэй уулзаад байгаа юм бэ гэх юм бол тодорхой. Тэд нар Оростой худлаа дайн эхлүүлээд тэгээд ерөөхдөө манай халамжийн систем, манай тэтгэврийн систем, манай банкны систем, манай төв банкны систем, манай улсын хоримтлал, та хэдийн нийгмийн даатгал гэх мэтчлэн яагаад алга болцсон бэ гэх юм бол Путиний буруу тим юмны араас явж байгаа. За тэгээд Donald Trump амжилт хүсье. Ямар азар өнгөрсөн жил шиг байсан бэ? Ямар азар ийм хүн одоо Америкийг өдөртөж байгаа юм бэ? Ямар азар энэ хүн бусад улс төрчтэй ингээ үлгэр дуурайл болж байгаа юм бэ? Тэгээд Donald Trump-ийн хүчээр бас Англид, Германд, Францад ерөөдөө баг багаар ингээ салхи эргэж байгаа. Магадгүй Монголдоо ч гэсэн бид нар энэ Donald Trump-аас сурах юм зөндөө байгаа. Уламжлал улс төрчдийг ингээ сонгох юм бол яг өнөөдөр болж байгаа дизастер болж байгаа шүү дээ. Тэгээд магадгүй манай Монголоос юм Donald Trump шиг бизнесмен гарч ирээд сайн мэдхгүй байна л да. Тэгээ одоо нэг нэрийг хэлчих юм бол та нар бүгдээрээ гэл тэгээ магадгүй тэ тултал нь баяжсан. Манай од жагалч байна уу? Бат сайханч байна уу? Тэ тиймэрхүү зиндааны хүн мэдхгүй. Тэ манай улсыг өдөртөө яваад тэгээ заавалчгүй одоо ерхий сайд байх ерөөсөө хэрэггүй бизнес хөгжлийн ч юм уу те сайд болчоод тэгээд гадаадад аялаад манай Монгол руу ерөөхдөө бизнес төслүүдийг ингээ урьдчилуулдаг тиймэрхүү хүн гараад ирчих юм бол болох гээд байна да. За бүтэн сая өдрөө сайхан өнгөрүүлээрэ 50 сайхан өдөр байна шүү.